За эхэлсэн. Ингэж харах хэрэгтэй. За. All the contestants bribed the judge. Bribed the judge in the hope of success. Contestants гэхэд ялгаа юу вэ? Оролцогчд гэсэн үг шүү дээ. Өрсөлдөгчд ч юм уу. Тийм утгатай. Өмнө юу болсныг санаж байгаа те. Нөгөө нэг хэрүүлийн алим шийдсэн чинь 3 бурхан нөгөө нэг шүүгч хэрэг болоо. Тэгээ Парисыг дуудсан байгаа те. Тэгээд эхний өгүүлбэрээ ихлэд орчуулчих уу да. Энэ те. Бүх оролцогчид Bribe гэдэг нь болохоор нөгөө нэг хахуулдах байхгүй. хахуулдах аа? Тал засах ч юм уу. Хахуулдах гэсэн үг л дээ. Маш энгийнээр ойлгох юм бол. Мөн ямар нэг юм өгөж долгонох ч юм. Бүх оролцогчид одоо тэр шүүлтэд хахуулсан. Шүүгчийг үү тий. Хахуулсан. Тэгээд яаж гэвэл амжилтын найдвараар энэ дэ хоп гэж байна шүү дээ. Энэ их хэрэг гэсэн үг. Тийм. Яг зөв. Ер нь бол зөв л дөө. Амжилтанд хүрнэ гэж найдаад гэж шүү дээ. Ер нь бол. Ханаас нь уушгал юм байна л да. Ойлгомжтой. Амжилтын найдварт гэж орчуулах юм дээ энэ хоббиг. Найдвар доторх юмнуудаар ахуулсан юм болоо. Үгүй доторх биш. Эдгээр зүгээр л амжилтанд хүрэхийн тулд ч юм уу те амжилтанд хүрнэ гэж итгээд гэсэн үг байхгүй. Амжилтанд хүрнэ. Найдаад за. Hero offered power. Athena promised intelligence гэд дуусч юм. За. Hero болохоор санал өгсөн хүч чадлыг тэгээд Athena болохоор амлсан intelligence гэвэл авьяас үл. Оюухан. Intelligence model AI гэсэн ийм нэртэй. Artificial intelligence гэж байна шүү дээ. Artificial intelligence. Artificial. Оюуханыг амлсан. But Aphrodite vowed to give him the most attractive woman in the world as his wife Helen, a half-human daughter of Zeus, who had been courted by every leading warrior in Greek. Paris chose Aphrodite. Харин Aphrodite болохоор vowed гэхээр бас санал болох уу? Vowed амлсан гэсэн үг бас. Амлсан түнд өгн хамгийн одоо сэтгэл татам эмх дэлхийн хамгийн сэтгэл татам эмхтэйг тэрний эхнэр болох одоо түүний эхнэр Хелен буюу одоо тэр хагас хүн Зевсийн охиныг хүн одоо Зевс гэдэг нь болохоор байсан had been counted. Зевсийг хэлбэр
юм тий. Зевсийн охин гэдэг нь болохоор тоолсон бүх удирдсан Грекийн дайчдыг одоо тоолсон гэж үгээрд байна. Картад гэдэг нэг үг од. Тэр тоолсон болохоор гэж ер нь бол үерхийг хүсэх эсвэл тал засах эсвэл одоо түүний төлөө ямар нэг юм золиослоход бэлэн байх гэсэн 3 утгатай байна. Энэ бол аль аль нь таарах юм тийм үү? Түүнтэй одоо үерхийг хүссэн өөрийгөө золиослохыг хүссэн Грекийн за бүх одоо удирддаг одоо дайчид Грекийн дайчдыг одоо ардаасаа гүйлгсэн тэр одоо Зевсийн охиныг одоо түүний эхнэр болгоно гэж амласан юм байна. Тэгээд Парис Афродитыг сонгосон. За одоо ерөнхийдөө бол зүг гардаа за утга нь. Би нэг ерөнхийд нь базаад нэг энэ өгүүлбэрийн утга гаргач тээ. Тэгэд Афродите болохоор дэлхий дээрх хамгийн одоо тий үзэсгэлэнтэй ч юм уу тий сэтгэл булаам тий тэр эмэгтэйг эхнэр болгож өгнө гэж амласан гэж байхгүй. Тэр нь болохоор Хелен. Хелен нь болохоор Зевсийн охин хагас цустай хагас хүн тий хагас бурхан гэсэн үг тий. Тэр нь бол Грекийн удирдагч дайчд бол одоо ахлах дайч гэх юм уу тий. Тэр нь лидерүүд нь бүгдээрээ л энэ эмэгтэйг хүсдэг байсан бахнаа. Тэгээд Парис болохоор Афродитыг сонгосон тий. Тэр нь бол маш товчхон ярьсан байна тий. За цаашаа явах уу ингээд дуусгах уу? Энэ нөгөө нэг юу яадаг штэ. Манай багш ингэсэн байхгүй юу? Энэ нөгөө юу яана англи хэл ингээд эхлээд surprise дуулаад ингээ ардаас нь surprise хийсэн юмудаа ингээ тайлбарлаад явцдаг болохоор ингээд уншиж байхдаа дотроо асуулт бодоод уншаарай гэсэн байхгүй юу? What? Цэнэ чинь bullshit гэж санагдлаа та. За. Мэдгүй надад бол амар тохиолдё. Одоо жишээлх юм бол энэ дээр ингэсэн. Одоо монгол хэл чинь эхлээд ингэ штэ. Би ингээ гадуур явж исэн чинь 10 жилийнхаа найзтай таарад. Тэгээд надад сайн гэж хэлээд тэгээ бит хоёр үсэлцсэн гин штэ. За. Англи хэлэн дээр болохоор тийхгүйгээр нэг залуутай би үсэлцсэн. Тэр нь ямар залуу гэж манай 10 жилийн ангийн залуу байгаамаа. Яаж байгаа үсэлж өгсч гинт дэлгүүр таараад. Явна да тайлбарлаа. Тийм болохоор тийгэр гэсэн юм. Тэгээ би тэгээ явахаар гайгүй болж ш. Тэгсний чи намайг хойноос уншмаш гэдэг. Багш бити хойноос уншаарай гэсэн. Тэгээ хойноос нь унших нь яг хамгийн гол нь монгол хэл дээр зөв буулгахын тулд хойноос нь уншихгүй болохгүй байдаг шүү дээ. Гэхдээ би нэг орчуулгаал яриад байна л да. Монгол хэл дээр орчуулгахдаа бид нар хойноос нь уншиж ойлгох юм байна л гэдгийг хэлээд байгаа шүү дээ. Тэрнээс англи хэлчин байгаагаараа л байгаа шүү дээ. Тэгээд надад битгий юу яа монгол хэлээр сайн орчуулахыг хичээгээрэй гэсэн шиг байна. Тэгэд хамгийн гол нь чи монгол хэл рүү хөрвүүлэхгүй бол яг зөв ойлгож байгаа эсгээ яаж мэдэх вүлээ одоо хоёлаа энэ юг уншиж явах та. Мэдхгүй өстэй. Тийм. Тэгэхээр ер нь бол орчуулга хийгээл тэгэд одоо жишээ нь би сая энэ дээр тэгж хэлсэн шүү дээ. Энэ өгүүлбэр дээр хойноос нь унших юм байна гэж хэлсэн байхгүй юу? Тэр энэ өгүүлбэрийг чи англи хэл дээр хойноос нь унших боломж байхгүй шүү дээ угсаа. All the contestants bribed the judge in the hope of success. Тэ?
Тэгмэд би энийг монгол хэл рүү буулгахын тулд заавал нөгөө нэг саяных шиг эн чинь эхлээд энэ юу басан гэдгийг ярьчаад тэгээд дараа нь яагаад гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тэр монгол хэл дээр болохоор бид нар энэ өгүүлбэрээ урд нь авчиж ирэхгүй бол ойлгохгүй байдаг. Ямар одоо өгүүлбэрийн дарааллын хувьд буруу өгүүлбэр болдог байхгүй. За тэгтээ яг хөө чи зүгээр ямар арга ажиллаж гэн тэрнгээрээ л явах хэрэгтэй. За. Асуулт асуугаад тэгээ болж байгаа бол окей. Тийм. Болохгүй байвал тэгээ мэдэхгүй байдаг. Би тэгтээ ямар арга ашигладаг гэдгийг ч мэдэхгүй. I just understand. Биш. За. Ойлгомжтой. Дуусах юм тэгээд Дуусъя да. нэг өгүүлбэр өгөх юм уу? Тийм чгүй. Харин дараачихын өгүүлбэр жоохон уртл санагдав. За яах вэ? За энийг уншиж. Тэгээ 15 минут өнтер болох юм шүү дээ. Helen was already married to Menelaus of Sparta. Paris went to visit the happy couple and abducted here a violation of the norms of hospitality. Энэ яг хоо грек үгийн хойно бичсэн байна те. Синия гэж унших юм болов мэдэхгүй. Синия. Хийлэн болохоор аль хэдийн гэрэлцсэн тэр Менелеус Спартагийн Менелеустэй гэрэлцсэн. Гэрэлцсэн байсан гэж байна те. Was already гэрэлцсэн байсан. За. Тэгээ Парис зочлохоор очисон жаргалтай хосууд руу тэгээд өргөж авсан гинөө. Хулгайлсан гэх тийм. Нөгөө нэг дээр үеийн монголчууд нөгөө нэг богцон тэгээд аваа явцдаг шүү дээ. Тэр ч юм баггүй ерөнхийдөө бол. Тэгээ одоо яг хүүхд өргөж авахыг абдакт гэдэг юм. Тэр чинь арай өөр юм шүү. Абдакт л гэдэг. Тэггүй. Тэгээд тэр имийг хулгайлсан. Violation гэдэг энэ нөгөө юу? Violation. Хил шүү. Хилээ. Тийм. Биш. Энэ бол зөв зөрчих гэсэн үг. Зөрчих нормуудыг зөрчсөн гэх юм. Тэгээ үгийн утга нь бол тэгтээс арай өөр гэж болно. Тэгээ энэ өгүүлбэр дээр ямар тач зөрчих гэсэн үг. Энэ чинь нөгөө нэг violence center гэдэг юм бол тэг хүч хэрэглэх юм тийм утгатай шүү дээ. Эмнэлгийн нормуудыг зөрчсөн гинэ үү? Эмнэлэг биш үү? Hospitality гэж байна. Hospital гэж. За. Эрүүл нормыг зөрчсөн гэх юм. Үгүй hospitality гэдэг нь болохоор зочломтгой зан, найрсаг зан, зочлон хүндлэх явдал. Host гэдгийг ингэсэн юм уу те гэдэг юм. Host гэдэг үг алгахтай. Үгүй host гэдэг үгнээс санаа авсан юм болов. Юу. За зочломтгой зангийн энгийн нормуудыг зөрчсөн юм уу? Нормсыг нормлохгүй юм уу? Юу гэх юм? Тэгээд норм гэдэг хоёр уншаад шүү дээ. Энгийн норм гэж үг үү? За. Зочломтгой зангийн нормын зөрчил гаргасан тэр хулгайлах гэдэг одоо тэрнийг хулгайлсан нь болохоор зочломтгой нормын зөрчил юм байна л. Гэхдээ зочломтгой заныг л ажиллахгүй байгаа юм тийм. Би англи толыг харж үздэг. За чи цаашаа явж. Яг энэ ойлгомжтой л ахалта тийм. Нөгөө айл зочломтгой байх хэвээр
Харин гэрт нь VCT хийчингүүтээ хулгайлцсан нь тэгж хэлээд байгаа юм болов уу? Юу гэдэг юм бол би жоон гайхацлаа. Тийм VCT-шний хулгайлцсан юм. Тусамтгай зам бол мөн л юм. За тэгэхээр зүгээр очингуудаа хулгайлцсан нь хэлж байгаа гэсэн үг гэж ойлголоо шүү би. За. Зочлох хөндлөх ёсыг зөрчсөн юм байна. Хулгайлцсан гэдэг. Тийм ээ те. За болох нь. За энэ өгүүлбэрээ бүрэн орчуулсан юм уу? Paris went to visit the happy couple. Тэ аз жаргалтай хосууд дээр зочилж очоод тэгснээ хулгайлцсан гэж байгаа те. Зочломтгой зангийн зөрчил болсон гэж. За энэ тэгээд ингээд цаашаа юу болсон бэ гэдэг тэгэхээр өөрөөсөө яриа явах юм те. За ингэж бас